Амралтын өдрийн мэнд хүргэе үзэгчдээ Weekend Vibe амралтын өдрийн нэвтрүүлэг маань эхэлж байна. За Чимбаахта энэ өдрийн мэнд хүргье. Амралтын өдрийн мэнд хүргэе. Cyniclist-тэй Weekend Vibe хамтаа үзэгчдээ бас амралтын өдрийн мэнд хүргэе. За энэ 7 хоног сонин хачин зүйл юу болов тэнд? Энэ 7 хоногт одоо хавар л болж байна да. Хаваршаад. Хавар болж байна. Тэгээ Cyniclist-тэй редакторын ажиллаа хийгээл тэгэл байж байна да. За миний хувьд бол Тэнгэрийн үе жүжиг маань 3 удаа тоглолоо. Одоо нөгөө Митэм фестивал руу Унгар руу Будапешт руу явж байгаа. Театрынхаа бүрэн бүрэлдэхүүнээр. Тэгээ тэрний бэлтгэл ажлууд болон синегийнхаа ажлыг хийгээл. За өгүүлгүйгээд байна да. За тэгээд драмын театр болон тэгээ одоо синий телевизээр бол ийм сонир сайхантай байна. Харин Монгол улс болон дэлхийд дахинд бас ямар мэдээлэл шинэ сонир зүйлүүд болсон байна. Бүгдээ хамтдаа Weekend News-ийг хүлээн авцгаая. Сэмэцхан үзэгчдээ 7 хоног болгоны шин сарга мэдээллээр хүргэдэг Weekend News эхлэхэд бэлэн боллоо. Эхний мэдээлэл. Японы Цумого цааны баазад цастай уулын гүйлтийн Аз намхан далайн аврах шалруулах анх дугаар тэмцээн болж өнгөрсөн. За энэ тэмцээнд манай улсын тамирчин Ловсон Шаруу төрүүлж хос алтан медаль эзэмлсэн байна. Тэрээр вертикал 3.5 км зайг 28 минут 10 секундаар төрүүлж хамгийн анхны ихний алтан медаль авсан бол үүний дараагаар 10 км зайг 52 минут 2 секундаар төрүүлж дараагийн медаль авсан байна. Ийхүү Ловсон Шаруу Аз намхан далайн аврах шалруулах тэмцээнд төрүүлснээр 2025 оны финалийн шатанд оролцох эрхээ авсан байна. Minecraft видео тоглоомоос сэтгэлэн бүтээсэн Warner Bros Pictures компани бүтээл Minecraft Movie уран сайхны кино өнгөрсөн 7 хоногт нээлттэй хийж Хойд Америкийн зах зээлээс 157 сая $1 орлого олсон байна. Ингэснээр энэ онд нээлттэй хийсэн кинонуудаас эхний 7 хоногт хамгийн өндөр орлого олсон киногоор шалгарч бокс офисын жагсаалтыг тэргүүлсэн байна. Уг кино нь манай улсад нээлттэй хийж Монголд оруулахтайгаар кино театруудаар гарч ирсэн байна. За дараагийн мэдээ бол Формула 1 ангиллын автуралдааны энэ оны дэлхийн аврах шалралт тэмцээн болсон. Энэ тэмцээний 3 дахь гараа буюу Японы Grand Prix Red Bull багийн Нидерланд нисгэгч Max Verstappen төрүүлсэн. Тэрээр уралдааны замыг 1 цаг 22 минут 6 секундэд туулснаар Японы Grand Prix 4 жил дараалан төрүүлсэн байна. Лондон Нарис түүнээс 1.4 секундаар хоцорч удаах байранд орсон бол түүний багийн хамтрагч Оскар Пиастри 3 дахь байранд орсон байна. Формула 1-ийн дараагийн гараа Бахрейнд 4 сарын 11-ээс 13-ны өдрүүдэд болох юм байна. Дараагийн мэдээ Америкийн биотехнологийн Colossal компани 12,000 жилийн өмнө мөнхөж үгүй болсон аимшиг чоны төрөл зүйлийг амьлуулжээ. Colossal компани мөксөн амьтдын ДНХ-ийг агуулсан дээжүүдийг олохын тулд Америкийн нэгдсэн улсын олон музей нартай холбогджээ. Эцэст нь Айдахо мужаас 72,000 жилийн настай гавлын яс, Ohio мужаас 12,000 жилийн настай шүд болсон байна. Тус компани ахлах судлаач доктор Бет Шапиро хэлэхдээ генийн бүрдлүүдийг олж авахд хэцүү байсан аимшиг чоннууд хүйтэн газар амьдарч байгаагүй тул ДНХ нь сайн хадгалагдаагүй байсан гэж хэлжээ. Эрдэмтэд гэрийн нохойд өндгийн эсийг суулгаж 2 эр 1 ийм бэлтэргийг гарган авсан. За ийм бэлтэргийг Клиси гэж нэрлсэн бол эр бэлтэргийг Ромул Римин гэж нэрлсэн байна. Одоогоор бэлтэргнүүд хамгийн ойрын төрөл болох саарл чоны бэлтэргнээс 20-25%-аар илүү жинтэй байгаа бол аспинт гүйцсэний дараа 63.5 кг жинтэй болох юм байна. Weekend News-тэй хамтдаа үзэгчтэй баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түрэг баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Марлго уламжлалт дэмчилгээ Арцэг нурууны барай заслын төв. Сэтгүүлч хорлогийн бэлтгэсэн Weekend News мэдээллийн хөтөлбөрийг бүгдээр хамтдаа хүлээн авлаа. Тэгээ зочноо бас хүлээж авах юм хоёул хамтран ажиллаж байгууллагуудад танилцуулъя. Нэвтрүүлэгтээ маань Swiss Mongolia болон Medisteric Beauty Clinic мөн Марлгоо уламжлалт дэмчилгээ Арцэг нурууны барай заслын төв хамтран ажиллаж байгаа. За өнөөдрийн зочин маань бас сонирхолтой зочд байх болон за төв дэлхийн давцан те Монгол улсын бас нэрийг дурсгаад гаргаад ирсэн бас бүжгийн спортын тамирчид байгаа 1 2 ча гэсэн хүмүүс байгаа. За тэгэхээр хэдүүлээ зочдоо танилцуулсан бяцхан бичлэгийг үзээд эргээд студид олцгоё.
wop a doo wop shoo be doo be doo wop a doo wop a doo wop shoo be doo be doo wop a doo wop a doo wop shoo be doo be doo wop a doo wop a doo wop shoo be doo be doo. She give me catching all night long. She give me catching all night long. Well, it's been such a long day. I'm kinda tired, bring 'em soothing arms my way. My back is aching and my body's sore. Don't stop, honey, you know that I want more. She give me catching all night long. She give me catching all night long. Do wop a doo wop shoo be doo be doo wop a doo wop a doo wop shoo be doo be doo wop a doo wop a doo wop shoo be doo be doo wop a doo wop a doo wop shoo be doo be doo wop a doo. I went on down to Leon's place. He had such a beat look on his face. I said, hey. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica арьсгоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун. Бүжгийн спортын дэлхийн аварга болсон за гоо үжийн клубын авиаслаг бүжигчд маань одоо манай зочны цагаа эхлүүллээ. За баяр хүргэе та нарт. За бас дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Баярлалаа. За дэлхийн аварга болсон сэтгэл гоё юм. Гоё. Тийм үү. За тэгээ үзэгчтэй бас хоёр зочтой бас танилцуулах хэрэгтэй. За тэгээ манай өнөөдрийн зочин бол Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, бүжгийн спортын шүүгч, гоо үжийн клубын дасгалжуулагч, багш Сэлэнгэ болон за тэгээд бүжгийн спортын улсын шүүгч, спортын мастер гоо үжийн клубын захирал ган цогноор за тэгээд авиаслаг бяцхан шавнартайгаа уралцсан ирсэн байна. За та нарт амралт өдрийн мэнд хүргэе. За өдрийн төргий. За тэгээд бүхэл бүтэн одоо дэлхий гэдэг энэ том одоо ТV-с одоо тийм Монгол улсаас төлөөлөн та бүхэн манаас дэлхийн авраг гэдэг одоо энэ сайхан цолыг хүртээд ирсэн байна. Энэ одоо сонь сайхнаас бид бүхэнтэй яриа бол. За энэ 2025 оны 3 сарын 15, 16-нд болон мөн 29-30-нд 2 тэмцээнд оролцоод ирсэн манай клубийнхан маань. Гэхдээ ер нь бол энэ дэлхийн аваргын тэмцээнд бид нэр урдаас бэлтэж эхэлсэн байгаа. Тийм хүүхдүүдээ олон улсын чанартай тэмцээнд дэлхийн аварга гэдэг хоёр маань тусдаа тусдаа мэдхээр тэмцээнүүд шүү дээ. Олон улсын тэмцээн гэхээр яг хуу жил болгон сар болгон ч юм уу ингээд болж идэг тийм ээ. Дэлхийн аварга маань болохоор цор ганц аварга шалгаруулдаг тийм тэмцээн байдаг байгаа. Тэгээд урд нь олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцож хүүхдүүдэд бэлтгэгдчихсэн. За тэгээд Англи улсад 3 сарын 15, 16-нд дэлхийн цомын төлөх хамтлагийн тэмцээн зохион байгуулагдаа тэрэн дээр манай хос хамтлагууд маань оролцоод дэлхийн шилдэг 6-даа багтаад ингээд цомын эзэн болоод 2 хамтлаг маань ирсэн байгаа. 29-30-нд нь болохоор яг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай соло баг оролцсон. Бас 2 баг маань оролцсон байгаа. Тэгээ U10, U14 гэсэн насны ангиллалд. 14. Тийм. Тэгээд соло хамтлаг маань амжилт үзүүлж шилдэг 6-даа багтахаас гадна бүр цомын эзэн 1-р хайранд орж цомын эзэн болсон. Маа юм. Клубийн хувьд хизээнээс анх үйл ажиллагаа явуулж эхэлсэн би. Манай клуб маань болохоор 2001 оноос хамгийн анх Сэлэнгэ агшд хоёр маань ярилцаж клубын арга хэмжээ байгуулж дугуулсан секцүүд анх явагдаж эхэлсэн баг. Одоо амар удаж байгаа юм шиг нэрээ. Тийм шүү дээ. 24 жил болсон шүү тий. Урдэн тэгэхээр ч одоо ингээ 24 жилийн хугацаанд бас олон урлайн тэмцээнүүд бас орж исэн баг тий. Тийм. Ер нь бол улсын чанартай тэмцээнүүдэд эхлээд ер нь бол манайх байнга ордог. Тэгээ улсын чанартай тэмцээнүүдэд хүүхдүүдэд бэлдээд одоо тасгаад одоо тал тайзан дээр өөр орны хүүхдүүдтэй, тамирчидтэй, найз нөхдөдөө гадны талбай дээр одоо тэр сэтгэл зүй бүх юмыг бэлтэж агаад тэгээд ерөнхийдөө дэлхийн аварга руу зорино гэсэн бодолтой явсан. Тэгээд сая бас ингээд оролцсондоо маш их баяртай байна. Өмнөх 15, 16-нд орсон хүүхдүүд маань болохоор хосороо
Хосын тамирчид гэхээр нөгөө эрэгтэй эмэгтэйгээр байрладаг. Тий, тэр төрлөөрөө 15 16-нд ороод сая 29-30-нд болохоор хүүхдүүд минь дан огтоор одоо соло тамирчид дан огтууд гэсэн үг. 8 гишүүнтэй нэг баг байсан, 4 гишүүнтэй нэг баг байсан. Одоо манай дөрөв шиг 4 гишүүнтэй нэг баг нөө. 4 гишүүнтэй баг. 8-ых нь. Ер нь бол эдгээр 8 л да. Гэхдээ нөгөө сая 4 гишүүнтэйгээр орсон. Бид нар бол 8-лаа зургуулаа гэдээ явчихсан тий. Тэгээ нөгөө санамсаргүй байдлаар нөгөө одоо жишээлбэл нэг хүүхдийн мэн дүүн ингээд яг явах гэж байгаа өдөр нь авчиад нөгөө визтэй юм дээр нь зүрх мөрөх зурцсан тий. Тэгээ тиймэрхүү юмнууд ч болдгоо мэн. Одоо Монголын талаасаа бид нарыг ингээд та нарыгаа ингээд явуулчмаар байна гэдэг. Тэгээ очиод нөгөө хил дээр тий цаана нөгөө английн юм маань бид нарыг гарахгүй ш. Тэнгүүд нөгөө хүүхд маань ганцаараа хайчихгүй ичгүй гэдэг. Тиймэрхүү асуудал гараад анидаа хайртай шүүгээ зүрх мөрөх зурцсан байгаа юм чи. Уг нь бол харахаар хөөхөн тэгээд уйлах хэцүү өстө нэг ачим болсон. Яг очиод мэдсэн бүгд. Пассвортаа нэгээл бичсэн. Яг нисэхийнхаа өмнө. Ямар бүжгийн төрлөөр одоо хичээллүүлдэг вэ клуб нь? Манайх ч нөгөө бүжгийн спортын клуб. Бүжгийн спорт гэдэг маань бол ер нь бол үзэгчтэй тайлбарж хэлэхэд бол хуучны ерөөсөө л цэнгэнт бүжиг. Цэнгэнт. Тийм вальс, танго, удаан вальс, хурдан фокстрот, мөн Латин Америкийн нөгөө чача, самбага бүжгүүд байдаг шүү дээ, тийм ээ. Энэ хоёр төрөл маань хоёулаа нийтдээ яг интернэшнл олон улсын хэмжээнд 10 төрөл болоод бүжгийн спорт гэж нэрлэгдээд энэ дэлхийн улс орнууд хоорондоо өрсөлдөх нэгэн тийм стандартад орсон баг. Тийм жоохон бахад нөгөө аав ээжүүд юм ярьдаг гэсэн нөгөө одоо нөгөө заавал мэдэх хэвээр 10 бүжиг гэлэрдэг гэсэн. Ерөөсөө л тэрмэн явж байгаа гэсэн үг. Хизэнээс бүжгийн спорт болчихоо. За эн чинь бүр даалангой дэлхийд 1900-аад оноос хойш бүжгийн спортын төрөл болсон. Тэгэхээр тэрнээс яг 1900 хэдэн онд сайн санахгүй байна. Ямар ч лээс ойрхон тийм болсон байгаа. Ер нь бол анх энэ бүжгийн спорт маань цэнгэнт бүжиг гэдэг утгаараа хөгжиж нөгөө нийтийн бүжиг те тэрүүгээрээ хөгжиж бараг дайны өмнө одоо эн чинь 100 гаруй жилийн түүхтэй спортын төрөл байхгүй. Тэгээд дайны өмнө хоёр улс хоорондоо ч юм уу те хамтын тийм тэмцээн хөрсөг тэмцээнүүд хийж явагдчихсэн. Улмаар цаашлаад ингээд одоо бүр дэлхийн хэмжээнд улс орон болгон оролцдог юм том төрөл болоод явцсан байна. Манай хүүхдүүдийн үед яг хэр удаан хичээлж байгаа бүжгийн спортоор? За ер нь бол манад одоо жишээлбэл яг бүжгийн спортоор хичээлж эхэлж байгаа хамгийн залуу тамирчин гэх юм бол 3 настай зулцгууд байгаа. Бидний хувьд бол хүүхдүүдийг багаас нь яг ингээд бүжгийн спортоор явуулвал их зүгээр. Яагаад гэвэл нөгөө техник, улны ажиллагаа одоо тэр бүх юмаа ингээд нөгөө суурийн зүг тавихаар гэдэг шиг ингээд багаасаа байх тусмаа тэр хүүхдийн биед ороод ингээд бүх юм ингээд гоё нөгөө төлөвшин гэдэг шиг те бүжгийн спортыг аюу гоё сурдаг. Манад одоо жишээлбэл аав ээж олцсон 2 3 хүүхэдтэй тамирчидч байна. Бүр багаасаа яваад тэгээд ер нь бол хөвчлэн бид нэр шавь нарыгаа багаас нь л авах их сонирхолтой. Тэгээд болж өгвөл тууштай явал их зүгээр. Ингээд дундаас нь ингээд орхих ч юм уу эсвэл яхаар үрдэн багтай. Юм аливаа зүйлд хийдэг шүү дээ. Тэгээд одоо бол яг энэ сууж байгаа хүүхдүүдийн хувьд бол 1-р ангиасаа явсан. Одоо 3-р анги хүртэл тамирч суужий. Тий 2-3 жил хичээлж байгаа хүүхдүүд. Тий эднэр маань бол тийм. Тэгээд нөгөө 14 мөрөн настай өсвөр насныхан эсвэл залуучууд насныхан маань ч гэсэн 1-2 дугаар ангиас явсан. Тэгэл өдийг хүртэл ингээл тасралтгүй бүжгийн спортоор хичээлж байгаа хүүхдүүд. Дөнгөж орж ирсэн ч тамирчин байна бас. Одоо нэг хичээлээд нэг 5-6 сар болж байгаа ч юм уу тий. За хүүхдүүдийн маань хин гэдэг үлээ бүгдээрээ танилцъя. Намайг Ану ууж. Ану ууж. Хин? Игцэг. За. Намайг Наран. Намайг Ангараг гэдэг. Ангараг. За бүжгийн спортоор хичээлэх ямар байна? Яагаад ер нь бүжгээр хичээлэх болсон бай та нар? Ингээд бигээ даад ингээд олон тийшээ ингээд явхаар ээж автаагаа ингээд заавал явах шусгүй ингээд бигээ даад ингээд. Би дааж тий. Бигээ дааж. Би дааж. Та чи сая ингээл бүгдээр ингээл бичлэг эхлэхийн өмнө нэвтрүүлэгтээ орохын өмнө бужигналаас одоо чи яас дараахан болчихваа. Огнол айгаа бужигнтэй хөхтэй те. Хөдөлгөөнтэй. Бүжиглэхээр бүр илүү ирч өчтэй. За саяны гоё дэлхийн аврагч явсан англи орсон гоё сэтгэлээсээ болчихсон. Англи улс ямар байна ихлээд? Гоё юм бэлээ. Юу н гоё юм? Хотын зохион байгуулалттай. Зохион байгуулалт. Өөр. За өөр тэгэл одоо
За бүжгийн тэмцээнд орсон ямарс өөр ингээд олон улсын хүүхдүүдтэй та нартай адилхан насны мөртлөө өөр хэлээр ярьдаг тий. За орос хятад ч юм англи, франц гэл хэлээр ярьдаг тэр хүүхдүүд ингээд өрсөлдөө бүжиглэх тэмцээнд орох сэтгэл ямар байсан та нарт? Маш гоё байсан. Би сандарсан. Ингээд өөр улсын хүмүүстэй амар мэдрэмжээл мэдэрсэн. Сандрал их байсан уу? Анх удаа тэгээд гоё ингээд дэлхийн аврагт багш нартайгаа зүй явж байгаа болохоор надад айгүй гоё санагдсан. Аав ээж нь юу гэж дэлхийн авраг болсон чинь? Баяр хүргэе. Яг тэр нөө тухайн мөчид ингээд дэлхийн авраг боллоо гэл яг тэгэхэд яг ямар мэдрэмж төрж исэн та? Тэхэн сандарсан. Сандрал Өөдөөдөөс арай гайхал тий. итгэжгүй юм. Өөс үхтэй нөө. Тэр үед өөс өгөх тахгүй тий. Тэгснэ ирснээ уйлаад исэн тий. Ирснэ Яагаад хэлсэн? Мэдгүй ингээд өөрөө мэдлэгээр ингээд юм ярьж автай ингээд уйлаа. Ойлаа. Өөрөөрөө Баярын нэлээс өөр хин. Одоо ийм хөрх хүүхдүүд ингээд явж байна. Ер нь 3 наснаас эхэлт юм уу? Хэдэн наснаас? Ер нь боломжит нас 3 нас л гэж үздэг шүү дээ. Бид нэр бол 3 настай хүүхдүүдийг авчдаг. 3 насныхан маань хөрхөн яг болоод идэх байхгүй. Юмас 2 моёр ихэр арай жоохон дот идэх байхгүй тий. Ер нь бол яг тэгж би уншижсэн бид хэд маань 3 наснаас хүүхдийн төлөвшил эхэлнэ гэдэг. Тэгээд хүүхд маань одоо жишээ нь өөрөө дугууланд явж байгаа хүүхдүүдээр жишээ авч ярил л да. Тийм ээ. 3 настай хүүхд орж ирээд яг ингээд дор хэж одоо эднэр шиг маань ингээд зогсоод яг үг сонсоод дасгал хийж чадахгүй. Орж ирээл тэгэл бужигнчис хувцас солиол нөгөө зарим нь ингээд хувцсандаа болж ирдэг. Өөрөө хувцаар толинд хараал ингээд эргэж мэргээл өөрийгөө тэ айгүй хөөрхөн. Эсвэл зарим нь нөгөө айлд ганцаараа айлын ганц хүүхдээ л гэхэд олуула бужигнах гэж орж ирдэг. Орж ирэл тоглоалгүй гэл агаа анаа гэл ингээд. Гэхдээ эцэг эхчүүдэд зөвлөхөд бол тэр бол байх асуудал. Тий. Зарим эцэг эхчүүд маань харж байхад ингээд болоогүй юм байна. Тий. Хүүхд маань энийг сонирхгүй нэ гэж ойлгодог. Үгүй хүүхд маань ичнээ ингээд замбраагүй тэнд ингээд явж исэн ч гэсэн хичээл орж яхад толгоонд нь сууж л идэх байхгүй. Тэгээд дараа нь ингээд сарын дараа ч юм уу 14 хоногийн дараа ингээд зайлуу харъя гэд ингээд хөөхөн чижилсэн байдаг байхгүй. Яг харахад анзаарахад ингээд Тогтож хийхгүй юм шиг. тогтож хийхгүй ухаан санаа нөөр газар ингээд багшаа өлсөөд байна ингээд Google хичээл дундуур чинь агаа анагныхаа хөл гарнаас ингээд чиргууцалтаал гүйжидээ. Тэгэл эргээд ингээд тодорхой хугацааны дараа бол маш сайн тогтооцсон очоод дүүтэй хөвтүүл дүүдээ заацсан байдаг байхгүй. Нөгөө дүү нас дагаад ирсэн тэр буланд ингээд хувц солих өрөөнд ч юм ингээд зогссон чачаа 1 2 гэж хөөрхөн дагаад хөдөлж мэдлээ. Тиймэрхүү байдал одоо манай эдгэрийн дүнэрт манай жижигүүдийн дүнэрт ч гэсэн тийм байдаг. Харин Тэгэхээр хүүхдийг өрөөсөө анхааралгүй нэ гэж утгагүй эцэг эхчүүд маань гол нь хугацааг л өгөх хэрэгтэй. Тий. Хуцаа шаарддаг. Тийм манайх чинь зарим заалууд маань болохоор тайцтай хөөрхөн гээд санамсаргууд микрофоноо гаргаад тавьсан байж идэг. Тэрэн дээр очиод дуулж муулах галцтай хөөрхөн штэ 3 настай хүүхдүүд чинь юу л юу оролдож сонирхож байгаа юм чинь эргээд тэр хүүхдүүд маань тэр орчинд нь байгаа болохоор бас нэг өөр асуудал тархинд нь судал сууж өгдөг эхнээсээ гэж тийм уншиж исэн 3 настай хүүхдүүд бол тэгээд тэр судлын ингээд багаас нь 3 наснаас нь зөв дахиж жишээ нь төгөлдөр хуурч юм уу шатар ч юм уу те тэр зүйлийг ингээд суулгаад өгөхөд бол тэр хүүхэд заавал тухайн үед том хүүхдүүд чиг том хүмүүс шиг ингээд багшийг анхаарад зөв хөдлөөд байх нь чухал биш. Тэр хүүхэд тэр орчинд байгаад өөрөө дуртай мөртлөө хөөхт шүү дээ. Юм болгоныг сонирхож идэг. Тэгээд тэр нь илэрхийлэгдээд явж хахад тархинд нь сууж лээдэг байна. Бүжгийн клубт нь одоо хэдэн хүүхэд хамрагдаж байна? Ойролцоогоор одоо яг ингээд идэвхтэй хичээлж байгаа хүүхдүүд маань. Ер нь бол холно тий. Холно. Хүүхдүүд ер нь бол нөгөө хуучныг бодвол ч юм уу айгүйх ингээд эцэг хүүд мэн нөгөө хамруулдаг болсон. Хүүхдийн төлөө одоо ядаж амжилт үзүүлээд медаль аваад явах нь чухал биш. Тэр хүүхдийн бие физиолог, тэр хүүхдийн одоо харилцаа, нийгэмшигтэл дээр нь ч юм уу тий. Тэгээд эрүүл мэнд гэл ерөөс олон талаасаа бүжиг ер нь бол яг хөө спортын төрөл учраас бүхэл спортууд ер нь гоё. Яг тэгвэл хөдөлгөөнтэй байх гэдэг эцэг хүүд минь аюу хамруулдаг болсон.
гоо зүйдлаасаа ч юм уу те гоё мэдрэмжийг өгдөг. Спортомтой гоё тийм урлаглаг юм урлаг шүү дээ. Урлаг яг гоё хамгийн хослол том одоо хослол нь одоо энэ бүжиг спорт болж байгаа. Бусд нь бол яг ингээ спортоо дагнадаг ч юм уу урлагаа дагнаж байна. Тэгвэл яг энэ хоёрыг ингээ хөдөлгөөн тэгээ урлаг хоёрыг хөгжимтэй ритм гэл энэ хүмүүс чинь цаан дээр мэдрэмжээ суугаад байгаа байхгүй тий. Тэр гоо зүг бас өгч байгаа. Багш нарын хувьд одоо нөгөө нэг дэлхийн авраг гэдэг чинь одоо айгүй хариуцлагатай тэмцээн байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд хүүхдүүдийн сандрал тэр нөгөө тухайн үед сэтгэл зүгээ яаж удирдах тал дээр яг яаж ажиллаж байгаа вэ? Ер нь л яг тэмцээнд ороод эхлэхэд бол яалтчгүй хүүхдүүдэд одоо бид нар тамирчид гэж яриа шүү дээ тийм ээ. Тамирчдаа хооллолт, сэтгэл зүй, амралт гэд олон талаар зөвлөгөө өгч аавна. Тэгээд сэтгэл зүй гэдэг бол маш хүнд том зүйл л дээ. Тийм болохоор ялангуяа дэлхийн аваргын тэмцээнд оролцохын тулд Монголдо тэмцээнд урдчлаад орж байгаа. Тэгээд аль түрүүний ярьсанчлаа олон улсын тэмцээнүүд түүхтүүдэд оролцуулж ингэж дасгаж тэгжиж энэ дэлхийн аврагт бид нэр жил гарам ерөнхийдөө сэтгэл зүг бэлтсэн байгаа. Урд нь бол одоо ийм амжилт ер нь үзүүлж ирсэн үү? Урд нь одоо ямар амжилт үзүүлж ирсэн бэ? Одоо 20 жилийн түүхэнд одоо зөндөл урдаа тэмцээнд орсон. Тэндээс одоо энэ бас нэлээд хамгийн юм томроонд өгөх амжилт нь юу байна? Олон улсын чанартай тэмцээнүүдэд дандаа л амжилт үзүүлдэг. Багаараа яваад. Тэгээд нөгөө соло хосын тамирчид маань бас чадварлаг. Ерөнхийдөө манайх хүүхдүүд маань айгу тийм юу одоо гүйцэтгэлүүдээ сайн хийдэг. Тэгээд тууштай явдаг болохоор яг тууштай явдаг хүүхдүүд дээр үр дүн нь айгу тийм сайн гардаг. Одоо нөгөө ганцхан гүшин хэлсэн шиг нөгөө хүүхдүүдийг тамирчтай нөгөө амар сайн анхаардаг гэж тэр нь нөгөө жишээлбэл одоо манай хүүхдүүдийг ингээд яг тэмцээнд яг дэлхийн аврагт ч юм уу эсвэл улсын чанартай тэмцээнд явах төхөөд ирэхээр нөгөө одоо хоолн дээр нь одоо жишээл нөгөө элсэн чихэр мэхэр чихрийн агуулмжтай юмнуудыг хорих ч юм уу адаглаад ингээд эхэлдэг. Тэгэхээр ер нь бол бүх талаас нь л ингэж өгдөг дөө. Тэгээд анх байгуулагдсанаас хойш бас Монгол бүжгийн спорт маань өөрөө 2000 оноос хөгжиж эхэлсэн байгаа. Тэгээд цэнгэнт бүжиг ер нь л ихэнх багш маань тэр үед бол цэнгэнт бүжиглэл гэж мэддэг. Цэнгэнт бүжгэрэл оролцдог гэсэн. Тэгээд энэ бүжгийн спорт руу орж эхлээд манай клуб бол улсын тэмцээнүүдтэй алхасалгүй байнгын оролцдог байсан. Тэгээд яванда 2017 биш 2019 баха. Биш 2015 оноос ахгүй. 17 онд чинь хамгийн төгсөн амжилттай нөгөө Хонконгод зохион байгуулагдсан Азийн авраг шалруулах тэмцээн дээр манай хүүхэд насны тамирчин маань дэд авраг болж исэн. Тэгвэл мэдээж тэр бол яг Азийн авраг шалруулах тэмцээн насан туршидтын төрөлд явагдчихсэн. Тэрний хүрээнд явагдсан тэмцээн дээр дэрэгдэх гэж одоо бол. Тийм дэд авраг болж исэн. Мэдээ заажаа авраг гэхэр тэнд маш олон тамирчид оролцож нэлээд сайн үзүүлэлт манайх үзүүлсэн. Тэрнээс хойш ер нь нэлээд урамтай Монгол хүүхдүүдийн ер нь манай Монголын сургалтын арга барилч гэсэн жоохон бусад орныг одоо жоохон диктатур өндөртэй. Тийм одоо чинь Европоор ярихад бол Европынхан харж яхад бэлтгэл мэлтгэлийг харж яхад нэг зугуухан тийм хүүхдийн дураар ч юм уу өөрхийн сонирхлоор явж идэг. Гэхдээ тэр бол хүүхдийн сонирхлоор явна гэдэг нь бас маш том юу үр дүн гаргадаг зүйл юм шиг байгаа. Тэр тухайн хүүхд мэдээж сонирхоод дурлцсны дараа бол тэр хүүхд бол заавал хүчлэхгүйгээр өөрөө хийж сурна. Чадвараа гаргана. Тэрнийхээ төлөө тэмүүлнэ гэсэн үг л дээ. Тэгээд цаашаа ер нь олон улсын тэмцээнд манайх их оролцдог гэсэн олон улсын чанартай тэмцээнд ихэвчлэн бага насны хүүхдүүдээ багаас нь бэлтгэхийн тулд дандаа авч явдаг. Тэгээд тамирчдаа сайжруулахын тулд бас гадны сургалтууд, гадны багш нараар айгүйх сургалт авна. Одоо жишээлбэл манайх одоо зөвлөх багштай тэр нь маань одоо Оросын холбооны улсын Алексей Маров гэх багш байна. Жилдээ 2 ичдэг. Тэгээ нэг Орос школ гэж ярьдаг шүү дээ. Тэрэн шиг манай хүүхдүүд бас айгүй юу байгаа тий. Айгүй ач тустай гэх юм уу тий. Тийм ер нь бол хаач исэн ямар нэгэн тэмцээн дээр Орос школ гэдэг бол үнэхээр мундаг юм бэлээ. Одоо урангуулгалт тэгээ бид нар бүгдээрээ мэдэн шүү дээ тий. Төрөл бүрийн зүйл дээр тэрэн шиг техник эдэр маань болохоор тэр багшийн оруулж ирж биднэрт одоо сургалт явуулж хүүхдүүдийн маань техник чадвар дээр ажиллахад их нөлөө үзүүлж байгаа. Ажиллах нь. Сая хүүхдүүдийн мань бүжиглсэн энэ спортын бүжиг дотор одоо ингээд англигдах вальс ч юм уу тэгээд чача гэдэг
англидад явах уу? Хүүхдүүдийн сая бүжгэлсэн чаачаа. Эднэр яг латин одоо стандартын төрөлхтэй Америк төрөлгээд манай хүүхдүүд болохоор хостой төрөлнч төр солонч төр хоёуланд нь дандаа латины төрлүүдэд орсон. Одоо нөгөө чачаа самбаж аяв гэл байгаа. Тэднэрт нь орсон вальс одоо удаан вальс, вени вальс эднэр нь болохоор стандартын төрлөх. Одоо нөгөө хувцлалт нь хүртэл өөр бол явчихна. Урт балааж үнсээ явчихна. Тэгээд энэ сая дэлхийн аваргын соло төрөл маань болохоор дан сингл дансаар зохион байгуулагдсан байлээ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ганц бүжгийн тэмцээн гэсэн үг. Одоо хостой нь болохоор ингээд яг дөрмийн дагуу ингээд Латин Америкийн 5 төрлийг гоё юм цомрлог болгож хооронд нь холбож тэгээд тэр маань болохоор бас дөрмийнхаа дагуу одоо тэдэн цохилт явагдах хэвээр. Тэгээ хоёлаа барьж бүжиглж байгаа тэдэн таахт нь тустай байх хэвээр гэд заагдсан байдаг. Соло төрөл маань болохоор ерөөсөө ганцхан чача юм уу, ганцхан жайв юм уу, ганцхан самба гэх Латин Америкийн бүжгүүдээр сонгоод тэгээ тэрүүгээрээ хоорондоо өрсөлдөж байгаа. Гэхдээ сонгох шилдэ цаанаасаа ингээд энэ бүжгэн дээр оролцох гэдэг ингээд юу удирдамжинд гараад ирсэн. Тэгээд тэрийг бид удирдамжаа уншиж байгаа тэрийгээр чача бүжгээ сонгоод орсон. Тэгээд мөн адилхан чача бүжгээр өрсөлдөж байгаа хүүхдүүдтэй л өрсөлдөд ирсэн л дээ. Гэхдээ Монголд маань бол энэ бүжгийн спорт үнэхээр сайн хөгжиж яваа. Манай хүүхдүүд ингээд дэлхийн түвшинд гарнаа гэдэг чинь тэрний бас харагдаж байгаа нэг илэрлэл дээ. Яг олон улсын түвшинд хөгжиж гин дөрмийн дагуу техник бүх зүйл маань Монголд бол олон улсын түвшинд гарах чадж байгаагаараа бас хүмүүст харуулж байгаа байх гэж бодож байгаа. Нийт дөрвөн хичнээн улс баг тамирчид оролцсон бай. Сая сүүлд одоо энэ соло тэмцээнд нь ер нь бол бид хэд анх бүртгүүлээд эхлэхэд бас удаашралтай байсан. Хариу майл эрэхтэй. Тэрэн дээр болохоор харин эрэхтэй дандаа тийм мэдээлэл ирж исэн. 100 гаруй баг тамирчид оролцож байгаа болохоор уучлаарай. Та нарт мэдээлэл өгөхөд удаж агаад гэж ирж исэн. Яг тэмцээн дээр болохоор тэмцээн маань үнэхээр маш өндөр зохион байгуулалттай болсон. QR код өгөөд QR кодороо бид нар уншуулангууд одоо тэдэн цагт орно, тэдэн цагт гарна гэдэг маш өндөр түвшинд. Тэгээд дээрэс нь даалангуй манай Монголын баг тамирчид аль ч спортод гардаг зүйл мөнгө санхүүгийн асуудал байдаг тийм ээ. Өөрөөсөө бие дагаад явж идэг болохоор тэгээд бид нар тийм асуудалтай байсан болохоор яг финал бүх зүйлүүд сайн оролцож чадаагүй болохоор удах боломжгүй. Тэр чинь ингээл өдөржингөө ингээл өглөө амир ирт эхлээд бүр орой болтлоо бид нар ч нөгөө хүүхдүүдтэй явж байгаа. Тэнд нөгөө удаан байх боломжгүй. Хүүхдүүдээ яг одоо нөгөө QR кодоо уншуулаад нөгөө хидэд гарахыгаа мэдчихэл тэгэл энэтэй авч хул эдгээр чинь нөгөө тэнд ядраал. Тэгээд дээрэс нь англи чинь нөгөө цагийн зөрүүтэй. Бараг 8-9 цагийн зарим цагийн зөрүүтэй. Жишээлбэл өглөө тэмцээн болж байгаа мөртлөө тентхийн цагаар нэг 10-11 үед манай хүмүүс өглөө ингээ босцсон очиж байгаа мөртлөө бүгд ингээ унтах гад ингээ үүрэглэл байж байгаа байхгүй. Тэгэл сэрээрээ гэл ингээл нөгөө сэргийг байлгах гал бас нөгөө хит биеийн ингээд унтаа олчвол нөгөө биологийн цаг чинь угаасаа яалтчгүй цаанасаа тэгээ шаардаа. Тэгээд нөгөө хэд минь нөгөө гараад нөгөө гоё зорж ирсэн хамаг гол юм а хийж чадахгүй болов гэд бид нар чинь санаа зовж байгаа. Тэгээд хүүхдүүдээ аль болох амраах гал нөгөө юундаа гарчаал тэгээд бид нар чинь хүүхдүүд учраас үлсэн цангам гэл те. Тэгэл яваад өгж юм чинь жоохон байж байгаа л. Тэнцэнэ байгаа гадуур гэсэн үг бисэд багуудаа. Ер нь бол яг ойролцоо байгаануудаа харсан л та. Тийм. Ойролцоо одоо жишээ нь эдний манай энэ юу 10 наснда ичнээ яаж орж байгааг нь бол харчлаа юм л да. Тийм яг нөгөө финал гээл бөөнөрөө ингээл дуусаал ингээл одоо бүр дуусаал бүх юм дуусаал ингээл гарахт нь гараагүй л гэсэн үг байна. Тийм дундаас нь ингээл явчихж байгаа. Урд нь тэмцээнүүдэд манай эцэгхийн төлөөллөөс явцдаг байсан. Тэр үед л их боломжтой. Тийм хүүхдүүдэд өгөөд хариуцуулаад те 2-3 ээж амнартаа за ингээд бид ихэвчлэн нөгөө тэмцээнд явахдаа тэмцээн болох газрынхаа ойролцоо байрладаг. Тийм тэгэхээр айгу амар эцэгчдээ өгж явуулаад үлдээд өөртөө сонирхоод юу болж байгаа, яаж байгаа мэдээлэлүүд авчих боломжтой байдаг. Энэ удаад яг цэвэр бит хоёр маань хариуцаж явсан болохоор тэгээ манай залуу туслах багш байсан. Манай залуу туслах багш маань бас арай залуухан туршлагагүй болохоор бит хоёр шууд хүүхдүүд аваад л гараал явсан байгаа. Тэгээд одоо мэдээж бид нөгөө WDC-гээс зохион байгуулагдсан. Amateur league. Тийм тэмцээн тэгээд тэрнтэйгээ холбогдож мэдээлэл авах гэж зорж байгаа. Ер нь бол урдны 15-16-нд болсон тэмцээний мэдээлэл ч гэсэн одоо нас гарч байгаа. Тэгээд дэлхийн бүжгийн нөгөө ТV байдаг, Dance TV News гэдэг тэрэн дээр одоо нас тавигдаад эхэлсэн байлээ. Тэгэхээр удахгүй бүх мэдээлэл гараад эхлэх байх. Тэгээд бас хүмүүс
зөв мэдээлэл өгөхийн тулд бас нөгөө WDC гэдэг дэлхийн бүжгийн зөвлөл маань бүжгийн спортыг удирддаг нэг байгууллага байдаг. WDSF гэдэг дэлхийн бүжгийн спортын холбоо гэдэг бас нэг том байгууллага байдаг байхгүй. Тэгээ манай нөгөө том хамтлагууд маань явдсан шүү дээ. Таад мэдэх бах те нас турштай хамтлагууд дэлхийн аврагт явж идэг. Энэ хоёр манлага хоёр өөр холбоод харьяалагдаж манайх WDC-ийнхаа дэлхийн аврагт оролцоод ирсэн баг. За яасан хүүхдүүд мөн чилээд байна одоо бүжигчин хүмүүс нэг жоохон суулгацсан төвчээр надад байна гэе. Одоо бүжигчин хүмүүс хамгийн төвчээртэй байх хэрэгтэй шүү дээ. Бүжигчинд одоо ямар зан чанар байх хэрэгтэй гэж та нар боддог вэ? Даруухан. Чи яг дарах нь уу? Би дараахан дарахгүй. Бүжиг нөгөө талаас энэ чинь бас спорт болчиход байгаа тий. Тамирчид спорт тамирчид гэх тий. Та дөрөв одоо тамирчин биз дээ. Та одоо сунаач чадна тий. Тэгээ тамирчин чинь тэгээ юу хийд юм бэ? Одоо ингээ гэртээ та нар тэмцээнд орохдоо бол ингээл хоолн дээр анхаарч ийн гэдэг ч тий. Гэртээ хараад ерөөхдөө тамирчин хүмүүс чинь бол ингээл өөртөө бэлдээл гэж та нар тэгэж бэлддэг үү? Бэлтгэл дээр л бэлддэг үү? За гэртээ юу хийдий? Гэртээ тэгэл бэлдээ. Гэрийн даалгавраа хий. Тийм сайн унтах хэрэгтэй тий. Багш нар ямар заавар зөвлөгөөнүүд өгдөг вэ та нарт? Тэрийг хэрэгжүүлдэг үү? Хэрэгжүүлдэг байх гэж бодсон. Тэгээ одоо оролцогчдод тэмцээн уралдаан байна та нарт бэлдэж байгаа, хийж байгаа. Дүүргийн аварга. Дүүгийн аварга. Дүүргийн аварга. Дүүргийн аварга гэж болд юм уу? Дүүргийн аварга болох байхтай дүүрэг тэгэл дээшээ өсөл улсын ингээл. Ер нь бол Монголд энэ бүжгийн спорт нэлээд ач холбогдлогч манай холбоодууд бас хэд хэдэн холбоо байгаа. Холбоодууд манай ач холбогдлогч зөвлөлтүүд болон тамирчдаа хөгжүүлэх зорилго нь нэлээд өндөр түвшинд явагдаад эхэлсэн байгаа. Тэгээд энэ нэг илэрлэл нь болохоор дүүргийн аваргууд дээр заашгүй зохион байгуулагддаг. Цаашлаад хотын аварга гэж зохион байгуулагдана. Цаашлаад улсын аварга ингээд зохион байгуулагддаг байгаа. Тэндээсээ ирэх нь үсээ тэгээд олон улс руу явах уу? Яг үнэ. Тийм олон улсын тэмцээнд явах гот. Гэхдээ яг гол зорилго маань болохоор хамгийн гол нь тамирчдыг л байнгын бэлтгэлтэй байлгаж тамирчдыг ер нь хүчтэй тамирчид гаргах зорилготойгоор дүүргийн аваргаасаа ч гадна клубүүд маань бас бие дааш тэмцээнүүд улсын чанартай тэмцээнүүд зохион байгуулагддаг. Тэгээ энэний үр дүнд ер нь хүүхдүүд маань нэлээд сайжирч байгаа. Хоёр багшийн минь тойлоод бас бүжгийн спортын бас улсын шүүгч нар штэ. Тэгэхээр бас зохион байгуулалтанд оролцдог болсон шүүлтэнд бас оролцоод бас одоо ингээл бүжгийн спортын хөгжил одоо 20 хэдэн жил хувь нэмрээ оруулж ийн шүүгч одоо ингээл зохион байгуулалтанд бас ингээл хувь нэмрээ оруулаад явж байгаа. Өөр одоо дүүргийн аварга болж байна. Улсын аварган дээр ерөөхдөө бид нарт бас ингээд жоохон тий тэмцээн уралдаануудын талаарх тийм мэдээлэлүүдийг өгвөл Дүүргийн аваргад яг нөгөө ихэвчлэн нөгөө сургуулиудад байгаа одоо зүгээр энгийн хүүхдүүдийг энэ амар тийм нэг сонирхолтой болгож хүүхдүүдийг ялгаж салахгүйгээр одоо дуур сонирхолтой хүүхдүүдийг дэмжих үүднээс оруулдаг. Ихэвчлэн сургуульд одоо ингээд над дээр ер нь тийм хүүхдүүд бас ирдэг манай тамирчдаас гадна багшаа ингээд манай сургууль ингээд дүүргийн аваргад оролцох гэсэн би орж үзмээр болох уу гэх чинь тий. Тэгэхээр хүүхдүүдэд дэмжих үүднээс дүүргийн аваргад маань болохоор нөгөө одоо хөрхэн ийм боломжуудыг олгодог тий бас тий анхан шатны тамирч орж болохоор тий. Тэгэхээр өндөр зэрэглийн тамирчид ч ихсэн орчин гэсэн үг. Уралдаан тэмцээнүүд ер нь бол зөндөө болно доо тий. Тий, уралдаан тэмцээнүүд зөндөө болно. Тэгээд энэ 20 жилийн гарууд чинь манайх алгацлахгүй тэмцээнд Монгол улсынхаа тэмцээнүүд орж исэн. Одоо сүүлийн үед бол хөвчлэн гадагшаа чиглэж байгаа. Яагаад вэ гэхээр энэ дэлхийд яагаад энэ Монгол хүүхэд өөрийнхөө сурч чадсан тийм ээ өөрийнхөө чаддаг зүйлээр өөрийнхөө сонирхдаг зүйлээр яагаад бусад улс орны хүүхдүүдтэй өрсөлдөж болохгүй гэж яагаад дэлхийн түвшинд бид нэр гарч алхаж болохгүй гэж зорилго тавиад бид нэр ихэвчлэн олон улсын тэмц чанартай тэмцээн дэлхийн аваргын тэмцээн гэдэг ер нь сүүлийн 3 жилээс зорж тэднэртэй яваад эхэлсэн байгаа. Тэгээд тэрнийхээ үр дүнг аваад эхэлж гин өшөөж цаашаа хичээх болно. Энэ бол зүгээр л ихний алхам. Тэгээд цааштай өшөө одоо мэдээж нөгөө улс орнууд яаж зүгээр явах вэ харсан тийм ээ. Тэгэхээр бас нэлээд дараагийн тэмцээнүүд төр хүчтэй өрсөлдөгч нар гарч ирэх байх. Тэгээ ер нь бол хүчтэй байлаа. Олон улсын тэмцээн, дэлхийн тэмцээнүүдэд бол бидний суралцах ч зүйл их. Хайртай их.
Удааг байрууд ямар улсууд орсон бэ? Тийм тий. Янз бүр л ах шүүсэн тий. Англичууд өөрсдөө байсан тий. Тэгээ Английн тэр нөгөө Dance Crazy гэдэг Амар хөвчлөлтэй хамтлаг үлээ. ер нь бол одоо ч манай хүмүүсд орсон төрөлд нэг зарим улсууд нь оролцоогүй гэх жишээтэй тийм ээ. Манайх одоо би юу гэж хэлэх гээд байна гэхээр манайх зөвхөн 2 төрлөөр тэмцээнд оролцсон. Зарим улсууд нь нэг төрөлдөө орчдөг ч юм уу. Зарим улсууд нь бүх төрөлдөө гих жишээ нь янз янз байсан. Эндээс тэр Dance Crazy гэдэг хамтлаг бол ингээд бага бүгдүүлээ зогсож байхад яа тэр заалд өрс бүх насанд л орсон. Бүх насанд амар хөвчтэй. Тэгээд чадвар нь ч амар. Манай хүүхдүүд бүр хараад бүр биширсэн тий. Тэгээ ер нь л эднийх манай арай нэг том авс хүүхдүүд маань эднийх манай гол өрсөлдөгч болох нь энэ улстай маш хүчтэй баг нэг. Үнэхээр орог бидэд гараа явж хахад ер нь л тэднийх баг л хүч ер нь сүртэл санагдсан. Аль улс вэ? Тэр бол англи улс. Тэгээд одоо нөгөө уралдаан тэмцээнүүдэд ингээд оролцоос гадна бас нөгөө ганцхан хөшиг минь бас айгүйх нөгөө олон улсын тэмцээнүүд амир нөгөө маш их шүүгчээр ажилладаг байхгүй. Тэгээд сая бид нэр оны өмнө Англи руу яваад яг 25 оны 1 сард бас Blackpool хотод хосын тэмцээнд ороод манай хүмүүс бас бужигнуулаад ирсэн байхгүй юу. Тэгээд тэр болохоор яг нөгөө дэлхийн аваргын тэмцээн бол биш. Гэхдээ нөгөө юуны хосын тэр чи юу вэ? Тийм Дан тамирчид оролцсон гэсэн хамтлаг төр биш. Маргаашийн аварга. Tomorrow of Champions гэсэн. Тийм нэгсэндээ монголоор бол ирээдүйн аврагч юм нэг тийм хөөрхөн оны ихнээс тэгж тэмцээнүүдээ явуулсан. Ороод манай хүүхднаас тэгээд өсвөрийн 2 мянга төрүүлсэн юм байна тий. Нэгдүгээр хайранд ороод бусдууд нь болохоор 3, 4, 5 наран хэн 2 ч 5 дорсон мөлөө. Тэгээд хосоороо тэгж явсан байхгүй бас соолоонууд маань бас орсон. Гэхдээ соолоонууд маань тэр удаагийн тэмцээнд бол нөгөө юу оролцоол яг хагас финалд яг орохын өмнө л ингээл яг хагас финал хүртэл яваал яагаад тэ гараадсан. Тийм. Тэгээ нөгөө олон улсын чанартай тэмцээн гэж бас тодтогч түрүү ярьжсэн. Тэрэн дээр болохоор нөгөө дуртай болсон очно. Тийм. Тэгэхээр олон улсын тэмцээнд зарим нь зөвхөн манай Монгол улс орчсон байдаг. Тухайн зохион байгуулж байгаа газартаа. Эсвэл заримдаа нэг 3 4 хүн эсвэл 10 хэдэн бид нар Япон тэмцээнд орж байхад бол тэр бүр 18 орны тамирчид оролцсон дош нэлээд том тэмцээн болж ирсэн. Гэх жишээний тэгээд олон улсын чанартай тэмцээнүүд л яг хуу оролцогчд янз янз. Тэгээ бид нөгөө 1 сард нэг тэмцээнд ороо. Тэгээ сая 3 сард бүр 2 явчихж байгаа болохоор 4 сарын сая Орос руу нөгөө бас урилгатай байсан. Багш бүр шүүгчээр бас урилгатай байсан байхгүй. Тэгээд ялцчихгүй бас явж чадсангүй. Амар ачаалтай. Үнэхээр бас дэлгэхгүй байна тий. Тий. 3 сард бол их ачаалттай байсан болохоор хүүхдүүд маань ч бас ядарсан. Тэгээд нөгөө Орос жоохон бас нөгөө юуны асуудалтай болохоор жоохон бас айгаад тий. Энэ жил өөр том тэмцээн уралдаанд төлөвлөгдөж байна. Одоо манай хүүхдүүд танаа одоо клубээс орох хүүхдүүдийн бүр одоо олон улсын хэмжээний ямар тэмцээн байна энэ жил? Одоо энэ 7 сарын эхээр Америкийн нэгдсэн улсын Манхэттанд болох тэмцээнд бид нар явахаар төлөвлөгдөж байгаа. Мөн Солонгост 8 сард тэмцээнд явахаар төлөвлөгдөж байгаа. Ингээд улс орон болгонд бид нар очиж тэмцээнд үзнэ гэдэг маань туршлага судалж байгаа. Нэг сурах зүйл маань байгаад байдаг. Дэлхийн аврагт явахын тулд бас Аз маань ямар арга барилтай вэ? Ямар шүү тэмцээн зохион байгуулах вэ те? Техник технологи нь ямар ах вэ гэдээ бид нар ер нь байнгын судалж авч байгаа болохоор Азийн ер нь хүчтэй том гүрнүүдээр бол явах сонирхолтой. Тэгээд одоогоор Солонгос улс маань бас үлдсэн байгаа очиж үзээгүй. Тэгээд тийшээ очих зорилго тавьж байна. Тэгээд 10 сард болохоор Японд маань дахиад урилгатай 4 удаагийн явсан тэмцээнээс дахин ирэлцээр 10 сард тэмцээн болно, интернэшнл том тэмцээн болно гэдэг урилгатай байгаа. Тэрэндээ бас юм. Нэг явсан тэмцээнүүдтэй ерөнхийдөө байнга оролцох зорилготой л тууштай. Тэгээд хятад гэж том гүрэн байна шүү дээ. Манай хажууд те явхад зардал багтай мөртлөө бас энэ бүжгийн спортоор агуу хөгжиж байгаа. Аимшигтай хөгжсөн те. Хүүхдүүдийн чадвар мадвар. Манай хүүхдүүдээс хамгийн сахилахгүй хамгийн дараахан царайтай нэг авах юм. Энд чинь манай босс. Бүр босс нь. Босс өөдөд байна. Ер нь бол ийш тийшээ тэмцээнд явхад энэ боссхоо үгээр явна штэ. За. Тийм.
хоолой намсаж үзэл энийг би идэхгүй энэ тийм байна ийм хоол байна гингүүт манай хүмүүс идэхгүй юм байна гэдэг бид нэр шууд өөр хоол захиалах жишээтэй ч юм уу те. Тэгэл энэ таалагдахгүй нэм байна гэл хамгийн их санаачлага гартаа авч явдаг хүмүүс маань л да. Хятадд хүүхдүүд маань нөгөө хоолныхын нөгөө үнэр танаар тэгээд жоох өөр байдаг да. Тэрнээс болоод хүүхдүүд нэг юм идэхгүй. Тэгэл энэ боссуудтай тааруулах гал нөгөө бүр сүдэ будаа хүртэл хийлгэн шүү дээ бид хоёр чи. Тогооч нараар нь баг зааж өгөөл. Тэгвэл эдгээр чинь бас нөгөө янз бүр юм идэхгүй. Сая ямар санда бүр онгоцны хоолыг хүртэл багшаа тэр хоол чи ямар сони хоол байл гэсэн тууж явсан. Одоо тэгсэн үгүй юу та? Нууцын яриад байна уу? За уучлаарай. Монгол даяар хамгийн нууцын ярьлаа те. За тэгээд өнөөдөр бас амралтын өдрөөрөө бас те бид бүхэндээ ирж амжилтаасаа хаваалцсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд үнэхээр та нараараа бас бахархаж байна. Бас дэлхийн аврах гэдэг бол маш том одоо дэлхийн давцанд одоо те амжилт үзүүлээд ирсэнд нь бас дахин томоос том баяр хүргэе та нараас бахархаж байна. Тэгээд цаашдынх нь бас тэнцээ уралдаануудад нь тамирчтай багш нарт нь бас амжилт хүсье. За Баярлалаа. Бид бүхнийг тий урьж оролцуулсан та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. За Баярлалаа. өстө бүгдээрээ үргэлжлүүлэн хамтдаа family help болонгаа хүлээн авч үзцгээе. За сайн байцгаана уу. С1 телевизтэй хамтран явуулдаг анхан шатны зөвлөгөө мэдээллийн маань ээлж дугаар хүрэхэд бэлэн боллоо. За бидний өнөөдрийн сэдэв бол практикт маш их байдаг. Жирэмсэн ээжүүдэд маань ялангуяа байдаг. Умайн тонус гэж юу вэ гэдэг талаар ярилцах болно. За умаа гэдэг маань өөрөө булчинлаг хэрэгтэн. Жирэмслээгүй үедээ тухайн эмэгтэй өөрийнх нь натгсан гарын хэмжээтэй байдаг ийм цул булчин байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө жирэмсэн болох үед нөгөөх цул ийм хүчтэй хэрэгтэн маань үр хөврөл ураг болж томрох хугацаанд эстрогон болон прогестерон даврын нөлөөгөөр яг нь сайхан агшаад тэлээд сунаад ингэж байж идэг ийм сайхан физиологи хэрэгтэй юм аа. За тэгвэл жирэмсний хугацааг ерөнхийд нь эхний 3 сар, дунд 3 сар, сүүлийн 3 сар гэж авч үзэж байгаа. Тэгэхээр бага сартай, тэгээ дунд сартай явж байгаа бүсгүүчүүд маань маш хатуураад байна юм чи, маш их чангараад байна те. Явхаар ингээ улам ингээ гиз маань ингээ хатуураад хэцүү байна гэдэг ингээ энэ умаа тоонууслаад байна гэдэг зөвөрийг бол маш ихээр хэлдэг. Тэгэхээр энэ дээр юм чин та бүхэндээ маш энгийн ойлголтоор ойлгуулахыг хичээ. За жишээлх юм бол тийм ээ нэг хийсэн шаар бай гэж бодъё л да тий бөмбөлөг штэ тий хийн бөмбөлөг тэр ингээ хийн гаргачих юм бол нэг юм шалчилсан юм болно да тий шалчилсан юм болно. Тэгэхээр умаа гэдэг маань өөрөө ямар ч агшил байхгүй, ямар ч чангарал байхгүй, тодорхой хэмжээгээр агшил чангарал байхгүй бол ерөөсөө хийн гарсан шаар шиг өөрөөр хэлэх юм бол тэр урагт хэрэгтэй тэр эрдэс бодис, хэрэгтэй цусан хангамжийг, хэрэгтэй боцин солилцоог өгч өгөх боломжгүй болчдөг. Тэгэхээр бид нар яах нь умаа маань агшиж сулрах ийм зохицуулга, ийм физиологитой байдаг учраас тодорхой хэмжээнд энэ жирэмсний эхний 3 сар, дунд 3 сар тодорхой хэмжээгээр агшилт байх ёстой. Гэтэл магадгүй доошогоо улаан өнгийн, эсвэл ягаан өнгийн ялга зарчигдаад л те эсвэл умаа үзүүний тутмагшилтай өмнө дутуу төрж исэн, зулвж исэн ийм бүсгүүчүүд байх юм бол харин түрүүний хэлдгээр умаан булчин чангараад байх юм бол хяналтын эмчтэй аль болох тийм ээ хараа амарч газрынхаа их харих эмэгтэйчүүдийн эмчтэй сайн үзүүлээд явах хэрэгтэй. Нэгэнт дутуу төрөлтийн шинж илэрсэн бол бид нар юу гэдгийг ургийн уушгины хөгжлөө дэмжих тийм ээ. Ийм эмчилгээ дээрээс нь умаан булчингийн тонусын эсрэг эмчилгээ эдгээр авах зайлшгүй бас шаардлага байдаг шүү. Тэгээ дээрээс нь бага сартай үед бас зулбах эрсдэл эдгээр байдаг учраас ажил амралтаа зохицуулах, хэвтрийн дэглэм сахихтай бас эмчилгээний тактикууд өөр байдаг учраас бид нар бас энэ талын мэдлэгтэй байх нь зүйтэй юм аа. За тэгвэл жирэмсний сүүлийн 3 сард ороод ирэхлээрээ нилээдгүй тийм ээ хэвлийн маань томорсон умаа маань байж чадах хэмжээгээр байвал ингээд хэлэгдэж томорсон байдаг. Тэгэхээр төрөх яг үнэн бодит хугацаа бол 38-7 хоног, 39-7 хоног байгаа. Гэтэл энэ хугацаанаас урагшаа тийм ээ байнга давтамжтай базалж өгдөг. Өөрөөр хэлэх юм бол нэг 20 секунд, 30 секунд базалж өгдөгчөөд нэг 4-5 минут өгдөхгүй байх. Дахиад нэг 40 секунд базалж өгдөгчөөд дахиад нэг 5-6 минут өгдөхгүй байх ч гэдэг юм уу. Өөрөөр хэлэх юм бол ингээд тодорхой давтамжтай үйлэлтэй ингээд базалж хатуурч өгдөөд байвал энэ бол 37, 38, 7 хоногоос энэ зөвөрөл байх ёсгүй. Тэгвэл 38, 39, 7 хоногт энэ зөвөр байх юм бол энэ бол физиологиороо яг нь дуншилт явагдаж байна гэж манай бүсгүүчүүд маань ойлгох хэрэгтэй. За тэгээд ингээд умаан булчин маань
хатуурхаасаа гадна төрөх төхөөд ирэхлээр ууц нуруу өшөж өвдөн, дээрээс нь хөвлийн доогуур гэдэс базалж байгаа юм шиг өвдгөн найн тийм ээ. Дээрээс нь 2 цав руу өвдөж болно. За энэ бол тэгээд тухайн одоо эмэгтэйн өөрийнх нь бие физиолог болон ургийн дээрээс тавьж байгаа хөдөлгөөн зэрэгтэй байл одоо маш холбоотой байдаг юм аа. За тэгээд нэрээ энэ сэдвийг ярьсан чинь бас нэг зүйл санаанд орж байна. Одоо ингээ манай жирэмсэн бүсгүүчүүд маань нэг 38 хоног хүрээд ирэхлээр яаж ингэж умаа хүзүүгээ нээх вэ гэдэг асуудлыг маш их ярьж байгаа юм аа. Тэгээд өөрөөр хэлбэл савны амсраа яаж хурдан нээх вэ гэдэг одоо ийм асуултуудыг маш их асууж авах юм. Тэгэхээр энэ дээр бол ер нь бол бид нар умаа хүзүүг нээх гээд ингээд хүчээр нээх гээд ах шаардлага ерөөсөө байдгүй юм шүү. Төрөлт гэдэг бол өөрөө физиологиороо эхэлдэг, байгалаараа эхэлдэг юм үзэгдэл. Магадгүй одоо төрөлт эхлээгүй. Өөрөөр хэлбэл ургийн одоо төрүүлсэн хэсэг одоо толгой ч юм уу, үцэг ч юм уу те багаарцгийн тэр хөндөдөө ороогүй, тухайн ураг маань тавшаагүй. Тийм ээ умаа хүзүү нээгдэггүй байхад бид нэр төрөлтийг наан нь оролдоод одоо умаа хүзүүгээ буюу савны амсраа ингээд оролдоод нээчих юм бол нөгөө төрөлт маань олон цагаар уужиграх, олон цагаар өвдөх, магадгүй одоо 20 амнаад үргэлжлэл явах тийм ээ. Нөгөө хэвийн төрөлт маань эмгэх төрөлт болох юм бас эрсдэл байдаг учраас энэ талын одоо бас мэдээллийг одоо элдв янзын Facebook, TV одоо сошиал орчноос хайгаад янз бүрийн аннаас идтгэлгэн тийм ээ, алоо явуудаг ч гэдэг юм уу. Ийм зүйлийг өөр дээрээ ингээд мэдхгүй болсон болоогүй ингээд маш олон арга хэмжээг ингээд авж байгаа зүйл анзаарэгдэж байна. За жишээлх юм бол одоо энэ аннаас гэдэг жимсийг одоо тий 8 кг-ыг идчихэж тодорхой хэмжээгээр умаа хүзүүний нээлтэнд нөлөөлдөг байхгүй. Тэгэхээр бид нар бас шинжлэх ухаантай тийм ээ бас зөв мэдлэг авах нь бол ийм одоо маш чухал байдаг юм шүү. За анхаарал тавьсан явдал баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Марлго. Уламжлалт дэмчилгээ арцэг нурууны барай заслын төв. За өнөөдөр орчин үеийн одоо арс арчилгаа болон одоо арсны эмчилгээнүүдийн онцлог, залуужуулах эмчилгээний онцлогын талаар ярья. Арсны одоо тарилга эмчилгээнүүд гэж гарсан байгаа. Зах зээл дээр байгаа тарилгууд бол одоо бүр сонгоход маш одоо төвхтэй, маш олон төрөл болчихсон байж байгаа. Одоо манай дээр ирж үйлчилж байгаа хүмүүсийн гол хүсэл сонирхол бол харьцангуй арсны өнгийг бол цайвар, тунгалаг тийм ээ өнгөлөг байлгах хүсэлтэй байдаг. Мөн түнчлэн аль болохоор хөгшрөлийн шинж тэмдгүүд буюу одоо арсны унжилтуудыг бол аль болохоор бага түвшинд байлгахыг ихэвчлэн хүсдэг байгаа. За арсны өнгөө хөрсөн дээр явагдаж байгаа өөрчлөлтүүдэд нь бол одоо бидний нөсөө толгонууд ордог. Арсны өнгийг сэргээх тийм ээ аль болохоор арсны одоо энэ тунгалаг байдлыг хадгалах үйлчилгээнүүд илүү их сайн засаж өгнө гэж ойлгож болно. За дээрэс нь арсны доод хэсэг буюу жинхэнэ арсны хэсэг дээр одоо бидний нөгөө ярах дуртай эластин коллаген ширхгүүд бас алдагдаж одоо арс унжилт бол ихэвчлэн үүсдэг. Хэрэв ийм одоо өөрчлөлт өгсөн байх юм бол арсын доорх эластин коллаген ширхгүүдэд дэмжих арсны тэр доод усыг татах одоо үйлчилгээ илүү үзүүлэх тийм төрлийн тарилгууд илүү үр дүнтэй гэж ойлгож болно. За тарилга дотор бол мэдээж одоо ботокс тарилга орно, филлер орно. Одоо энэ тарилгууд бол яг одоо тухайн одоо ямар хэсэг дээр өөрчлөлтүүд вэ тэрийг эмчинд хараад хийн. Ботокс нь болохоор ихэвчлэн одоо хөдөлгөөнтэй хэсгүүдэд ялангуяа нүүрний одоо 2-ны 1 дээд хэсэгтээ илүү үйлчлдэг байхад филлер бол илүү нөгөө арс сууж өгдөг доошоогоо одоо зөөлөн эдэн багасаад ингээд арсны хонхойсон одоо янхур хэсэгт харагдаад байгаа хэсгүүдэд илүү филлер хийж өгдөг. За филлерээс гадна сүүлийн үед одоо шингэн утас юм уу утас тавих үйлчилгээнүүд бас өргөн дэлгэр хэрэгэлдэг болж байгаа. Хон хүнийх нь өөрийнх нь хүсэл сонирхол болон арсных нь одоо төлөв утастай хэрхэн харилцан үйлчлэх вэ гэдгийг бас бодолцож тодорхой хэмжээгээр одоо энэ залуужуулах эмчилгээнийхээ сонголтуудыг хийдэг гэж болно. За мөн түнчлэн одоо RF үйлчилгээнүүд маш өргөн дэлгэр хэрэгэлдэг болсон байгаа. Арсны практикт энэ практикт хэрэглэгдэж байгаа RF-тэй тоног төхөөрөмжүүдийн өгж байгаа радио давтамж бол ихэвчлэн 2 Гц байдаг. За 2 Гц-ийн радио давтамж бол эсийг маш сайн одоо цочроож өгдөг.
эсийг одоо жоохон унтаарад, залхуураад тийм ээ үйл ажиллагаагаа хийхгүй байгаа эсүүдийг сэргээд цочроож одоо үйл ажиллагааг нь идэвхжүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Мөн түүнчлэн RF бол өрөвслийг маш сайн дардаг. Арсны өнгийг одоо арсны ялангуяа зүйтэй хэлбэрийн RF-ууд бол арсны одоо гүнээс одоо нөхөн төлжих процессыг дэмжснээр арсыг их сайн чангалж өгдөг ийм үйлчилгээ байдаг. За манай дээр бол секрет гээд одоо RF-тэй зүйтэй ер нь бол гурвалсан үйлдэлтэй ийм аппаратаар арс залуужуулах бүр багц эмчилгээ, хөтөлбөрт эмчилгээнүүд хийгддэг байгаа. За мөн түүнчлэн хамгийн сүүлийн үеийн гэх юм бол манай эмнэлэг дээр Triderm гэж аппарат ирсэн байж байгаа. За энэ Triderm аппарат бол мөн л RF үйлчилгээ үзүүлнэ. Тэгэхээр одоо харьцангуй ингээд нөгөө филлер энтер хийлгээд үр дүн сул гардаг. Жишээлх юм бол филлерийг одоо бас их өндөр тунгаар хийхээр одоо ингээд нүүр амны хөдөлгөөнд ялгарч харагдах тохиолдлууд их ажиглагддаг. Тэгтэл энэ Triderm аппарат болохоор арсан доорох тэр зөөлөн эдийн маань маш хурдан нөхөн төлжүүлээд одоо буцаад залуу тийм булбараа тийм зөөлөн уян одоо тийм байдлыг их гоё сэргээж өгдөг ийм үйлчилгээ байгаа. За энийг бол нүүрний бүх хэсэгт хийж болно, ялангуяа хүзүүнд бас хийж болно. За арсны гадна талаас Triderm бол плазма пен үйлчилгээ үзүүлдэг. Плазма пен нь бол одоо арсыг илүү хурдан нөхөн төлжүүлж арсны тэр одоо бидний хүсэж байгаа чанга байдал арсны одоо доорх эдийн одоо нөхөн төлжилтийг илүү үр дүнтэйгээр одоо сэргээж өгдөг бас давуу талтай гэж ойлгож байна. Тэгээд арсыг энэ хоёр үйлчилгээ маань хавсран хийснээрээ маш үр дүнтэй арс чангарах үйлчилгээ үзүүлдэг байгаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica арс гоо заслын эмнэлэг. Арс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. За Weekend Vibe нэвтрүүлэг маань Family Health болонгаараа гэр бүлийн гишүүн бүртээ хэрэгтэй зөвлөгөө мэдээллүүдийг хүргэдэг байгаа. За ингээд дараагийн булангаа хүрэхээс өмнө хамтран ажиллагч байгууллагуудаа танилцуулъя. За манай нэвтрүүлэгтээ бол одоо Med Estetica Beauty арс гоо заслын эмнэлэг хамтран ажилладаг. За энэ хүү эмнэлэг маань бол сүүлийн дэвшинлэлтэд технологиудыг ашиглан одоо бид бүхний хөөрхөн болгодог. За тэгэл үү ургацч юм ингээд хацар улаалтын дэрэг бол тийм ямар нэгэн мисгүүгээрээс эмчилгээгээрээ бас энэ арс гоо заслын эмнэлгүүнээс онцлогтой байгаа. Мөн бас маргалгаа уламжлалт эмчилгээ тэгээд арс нуруу бариад заслын түн маань бас хамтран ажиллаж байгаа. За харин өнөөдөр онцлог бүтээгдэхүүний цэлэг маань танилцуулах болно. За мэдээж нэвтрүүлэгтэй манай Swiss Mongolia хамтран ажилладаг. Өнөөдрийн онцлог бүтээгдэхүүн бол Q&A гэдэг энэ skin care болон биеийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд байгаа. За энэ бүтээгдэхүүний маань давуу тал онцлог нь бол бүх насныхан тохирсон дээрээс нь ямар ч арьсанд тохиромжтой тийм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд мэдээж байгалийн орц найрлагатай, химийн орц найрлага байхгүй тий сав баглаа бодлон хүртэл ингээд дахин боловсруулсан бүтээгдэхүүн байгаа. Энэ өнөр энэ өстө байхгүй мөлий тэр ямар ч өнөр байхгүй. Тэгэхээр ямар нэгэн хурц өнөр байхгүй, эсвэл арсыг зочрох гэмтэх зүйл байхгүй. Тэгээд бас англид бас энэ чинь тэргүүлэх зэрэгтэй бас 8 секундын жирээс 1 хувь ингээл одоо 8 гээл нэг зарагддаг бас. Тэгэхээр маш сайн зарагдаж гэж чинь дэлхийд бас хүлэн зөвшөөрөгдсөн бас чанартай сайн бүтээгдэхүүн болохоор бас сайн зарагдаж байна гэсэн үг шүү дээ. Тэг үзэгчтэй бас Weekend Vibe амартай хөтөлбөр маань бас энэ Английн одоо энэ алдарт Q&A брэндийг санал болгож байна. За тэг үргэлжлүүлэн бүдэрийн хамтдаа бас бид бүхэндээ хамтран ажиллаж байгаа маргалгаа уламжлалт эмчилгээ арц нурууны бариа заслын төвийн бас эмчийн бас зөвлөө бүдэр хүлээн авч үзцгээе. За сайн байцгаана уу та бүхний өнөөдрийн мэнд хүргэе. Маргалгаа уламжлалт бариа заслын төвөөс ээлжилт нэг мэдээлэл хүргэе. Өнөөдрийн ярих сэдэв маань за сэр нурууны мөрөлт. За сэр нуруу мөрийнхаа мэдрэлүүд харагдаад ирэхээр ямар өөрчлөлт гардаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. За тэгэхээр тухайн үний маань их цажуудлаас болон урдаас авсан сэр нурууны зурган дээр за T1 буюу TH2 3 дугаар ноглон гэдэг нь одоо хүзүүнээс доотлын ноглонд эхэлж байгаа. Хүзүүний 7 дугаар ноглон төгсөөд за TH нуруу маань эхэлж байгаа. За энэ хүмүүс маад ирсэн гол шалтгаан юу гэхээр ерөөсөө зүрх судасны өөрчлөлттэй. За зүрхний бичлэг хийгээ зүрхний эход ороод за зүрх арав талаасаа бүгдийг үзүүлэнгууд ямар нэг өөрчлөлт алгаа гэсэн үг нэ. Тухайн үнд нь салганах за ингээд айж твдэх за иймэрхүү асуудлууд зөвөрөд бид гарч ирсэн. За ингээд уламжлалт бариацлаар ингээд үзүүлээ явангууд за сэр нуруунд дээр болон яг зүрхлөөс салж байгаа төв мэдрэл дээр маань бага зэргийн ногломын дарагдал үүсээд за энэс болоод мэдрэлийн гаралтай өөрчлөлт байна гэж үзсэн байна.
За иймэрхүү тохиолдолд тухайн дээр мэдээж гэмтэлгүй байгаа учраас бид нар арц нурууны бариадсал оруулахын тулд бүх биеийн булчингаа асуулаад за нэг хөдөлгөөн цэцлээ хийгээд таталгаа хийгээд ирэнгүүт зүрхлөө салж байгаа төв мэдэр ба сэргэж ирдэг. За энэ сэргээд ирэнгүүт мэдээж зүрхний хөдөлгөөний ажиллагаа хийм болоод за бага зэргийн зүрхэн дээр байсан хийм андарагтаад ирдэг гэсэн. За тэгэхээр зүрхнээс гадна дотор ходоод за дотор хэвлийг эзний өөрчлөлт болон за ходоодны хоол шингэх боловсруулахад өөрчлөлтөө байгаад шалтгаанууд маань төв нугасаар явж байгаа мэдрэлүүд маань аль нэг талдаа бага зэргийн дарагт өгсөн л бол за тухайн хэрэгтэн очиод яах нь өөрчлөлтөнд орох нэ. За энийг Европоор гараад танд онш гарч ирэхгүй байгаа бол олон жил бариадслаар за яг эрдгээр зураг болон имран зураг авахгүй харах хэрэгтэй. За яг энэ дээр сэр нуруунд дээр зүүн талаа бага зэрэг өөрчлөлт ороод ирэнгүүт дагаад түрүүний энэ дээр ярьжсэн шиг за хөдөлгөөн өөрчлөлт ороод байгаа. Тэгэхээр таны дээшээ бүх хэрэгтэнд өөрчлөлт ороод байгаа шалтгаан маань ерөөсөө энэ баган нурууны хазаалт бороо мөрөлч гол байх хэвээр сэртэг маань голдоо биш бага зэргийн тэмдэглэрээ яг нүдэнд хагтуус ингээд мөрөлт үсээд юм эсвэл хажууд тийш шууд ороож мөшгөрч хэрэгдэг гэсэн. Иймэрхүү байгаа тохиолдолд ерөөхдөө хүндрэл үсээд за 270-ны цэцэр гатгаад за ханиалгч найтайхад уушгаар үдж байгаа шиг мэдрэмт төрөөд байгаа бол эдгээр дотор хэвлэлтэй биш нурууны нугасны бүтцээсээ шалтгааллах боломжтой байдаг. Тэгэхээр иймэрхүү зовиоруудаа мэдхийн тулд заавал зураг авахгүй болж иж за таны онш бүрэн тодорхой болох нэ. За иймэрхүү өөрчлөлтөө байгаа хүмүүс за маргалгаа олон жил бариадслын төв дээр ирээд дэлгэрэнгүй мэдээлэл аваад яг өөрт байгаа зовиоруудаа оншоо бүрэн тодорхойлох боломжтой байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Марлго уламжлалт дэмчилгээ арцэг нурууны барай заслын төв. Сайн байцгаана уу? Өнөөдөр гадаа маш гоё өдөр байна. Тийм болохоор бүгдээрээ хамтдаа гарч шопинг хийцгээе. Манай гэртээ хамгийн ойрхон байдаг UJ Arena-аас салбар руу бүгдээрээ арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг авахар явцгаая. Шилжтэй нас учраас миний арьсан дээр олон төрлийн батгнууд гарч ирээд мөн утаанаас болж миний арьсанд айгуу тийм сөргөөр нөлөөлж байсан учраас би өөрийнхөө арьсанд тохирсон бүтээгдэхүүнүүдийг олсон. Энэ миний хэрэгэлдэг Swiss байна. Тэгээд бас энэ миний одоо та нарт танилцуулах байгаа бүтээгдэхүүнүүд. Эхлээд би юуны түрүүнд хувцас солиодох юм. Тэгээд гоё тухтаа энэсээ бүгдийг танилцуулъя. Энэ брендийн нэр нь бол Kenny. Тэгээд ийм хөөрхөн савлгаатай багц болоод ингээд гараад ирчихсэн байна. Энэ нь өөрөө чийгшүүлэх үйлчлэгтэй учраас яг угаасны дараа тос төрсөн юм шиг арьс чийгшүүлж өгдөг. Тийм болохоор надаа энэ яз нэмиг яг энэ нь маш их таалагддаг. Үүний араас би Kenny брэндийнхаа Marina Toner-оор өөрийнхөө нүрийг чийгшүүлж өгнө. Мөн давхар тайвшруулж өгдөг. Бас мөн Marina Toner-ийн надад аягүй таалагддаг зүйл нь полимог арьсанд болон таслаг арьсанд аягүй тохирдог учраас би Marina маш их дуртай. Бүр маш чухал хоёр бүтээгдэхүүнийг та нарт танилцуулъя. Би нэг хэдэн сар сар гарны өмнөөс төрөл бүрийн батгнууд миний ингээд арьсан дээр гараад бүр ингээд айгүй хэцүү байсан. Яг тэр үед болохоор би Kenny-ийн ginger root болон zinc PAC хоёрыг хамтдан ашигласан байдаг байгаа. Үр нөлөө нь бол маш хурдан одоо ч гэсэн байгаа ч гэсэндээ яг тэр үеигээ бодвол багассан маш хурдан үйлчилсэн хоёр бүтээгдэхүүн бол zinc PAC болон ginger root хоёр байгаа. Одоо ингээд бичлэгэнд ороод сууж байна. Энэ хоёрт бол би үнэхээр их хайртай. Энэ хоёр бол миний авралын бааtruуд. Энэ хоёрыг хослуулж хэрэглэх юм бол яг зөв цагтаа яг гоё хослуулаад хэрэглэх юм бол батгшилтыг бол арилгаж чаднаа. Бүтээгдэхүүн бүрийн араас ийм чеклист гэж байдаг. Энэ чеклистээ өөрийнхөө арьсны онцлогийг харж агаад oily бол oily гэд одоо энэ ямар арьс төрлийн арьсан тохирох уу, арьсны тай болон ямар үйлчлэл үзүүлэх үү гэдг нь бүгдээрээ энэ арт нь тодорхой одоо ийм чеклист маягаар байдаг. Ямар ч төрлийн арьстай хэдэн ч настай бай бүх насныханд ингэж тохирдог бүтээгдэхүүн юм байна. Би гаднаасаа хамгийн сайн бүтээгдэхүүн болох Kenny бүтээгдэхүүнийг ашиглаад дотроос мөн өөрийнхөө эрүүл мэндийг хангахын тулд Swiss брендийн Teenage Multivitamin
За дотроосоо арьсчилгаагаа ингэж бас дэмжихийн тулд хэрэгэлдэгэ. За гаднаасаа бол Q&A брэнд, дотроосоо Swiss. Үеийнхандаа зөвлөхөд өсвөр насны яг ийм их батгшилттай, арьсны асуудалтай яг тийм үеэр Q&A брэндийг сонгохыг та бүхэнд одоо ингэ санал болгож байна. Q&A бүтээгдэхүүнээ 7288 тэг утсаар захиалан аваарай. Миний хувьд бол эрүүл арьс хамгийн үзэсгэлэнтэй. Q&A. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica. Арьс гоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. Амралтын өдрийн Weekend Vibe нэвтрүүлэгтээ мань хамт исэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань маш хөөрхөн идүүтэй бүжгийн хамтлаг маань нэрж оролцлоо. Хоёр багштайгаа Монголын нэрийг дэлхийн давтцанд гаргасан үнэхээр мундаг амжилт үзүүлсэндээ тийм жоохон 2 3 дугаар ангийн хүүхдүүд ээж тийм өндөр сэтгэл зүйн бэлтгэлтэй тийм том тэмцээнээс тэр том шагналыг аваад ирсэн үнэхээр бахархмаар зочинтой өдөр байлаа. Тэгээд ялангуяа одоо нөгөө монголчууд чинь одоо дангаар юм сооло тэмцээн сайн гэж ярьдаг шүү дээ. Тийм биш одоо ингээ бүжгийн спорт бол ингээд хосоор байсан гэсэн 2 хүн тэгэл бусд ингээ хамтлагаараа оролцоод ингээ амжилт гаргасан гэдэг бол Монгол улс бол багаар бас ажиллаж чаддаг юм а гэдгийг бас харуулж байгаах гэж бодож байна. За тэгээд өнөөдөр нэвтрүүлэгтээ мань хамтран ажилласан байгууллагуудаа баярлалаа. Тэгээд Синий телевизтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Эрт лооны шинэ дугаараараа иргэн уулзъя. Бай бай. Тоса.